Сайн цаана Балрын баярын ширээний зог нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. За энэ удаагийнхаа дугаараар мэдээч хэрэг цагаан сар болж байгаатай холбогдуулаад бүгдээрээ бууз, банш тавьдаг учраас хажуугаар нь хүүхдүүд болон хөгчүүдэд илүү сонирхолтой байх магадлалтай учраас кимбаб 3 төрлөөр хийж үзүүлэх гэж байна. Энэхүү кимбаб маань хүүхдүүд маш дуртай. Нэгдүгээрт, хоёрт нь одоо бэлтцүүд нь олд цэгтэй учраас та бүхэн ч гэсэн гэртээ бусад баярын үеэр ч гэсэн хийхэд тохиромжтой. За ингээд тэгтүүлцгээе. За ямар кимбаб хийж байгаа вэ гэхээр нэгэн зайцтай кимбаб, нөгөөх нь өндөгтэй. Хамгийн сүүлийнх нь дан будаагаараа. За яагаад дан будаагаар кимбаб оргож байгаа вэ гэхээр мэдээч хэрэг магтайгаа кимбабаа холиод идэхэд тохиромжтой учраас ингэ сонгосон байна. За хамгийн түрүүнд нь дан будаатайгаа кимбабыг хийж үзүүлье. За та бүхэн будаагаа одоо нэг кимбабанд хэдэн грамм орох вэ гэдгийг мэдэхгүй байгаад барагцаагаар 150-аас 200 грамм будаа ороход хангалттай байдаг. Тэгээд тааруулаад будаагаа хашааж болно. За нэгнээс 2 ширхэг кимбаб гарах учраас одоо нийтдээ 600 грамм будаа шаардлагатай бид нарт. За хамгийн түрүүнд нь дан будаагаар хийх гэж байгаа учраас будаагаа эндээ таслаад авчия. За тасалж аваад таслаад аваад за энэ амтлагаанд нь юу орох вэ гэхээр гүнжтийн тоос, за гүнжтийн өвөр энэ хоёрыг хийгээд болоо. За баг зэрэг хийгээд за гүнжтийн өрнөөсөө муу адил баг зэрэг хийгээд ингээд хутгаад базаад өгнө. Кимбаб бас амархан мөртлөөсөө одоо идэхэд их зугаатай хоол байдаг учраас хоол гэхээсээ илүү зууш байдаг учраас хоолн дээрээ бас хачирлаад идэх боломжтой. За ингээд будаагаа будаа маань баг зэрэг багтцсан юм байна. Тэгэхээр нэмээд будааны биш. За грамлахгүй багцаагаараа хийж байгаа учраас за ингээд 300 грамм будааг 2 талаас одоо 2 хуваагаад ороочно. Энийг бол одоо бусд нь болохоор ямар ч ногоо ороогүй байгаа учраас хажуугаар нь бас хачирлаад идэхэд зүгээр. За ингээд будаагаа сайтар хутгасныхаа дараа хуулц мэдээч хэрэг хэрэгтэй. За тэгээ дээрэс нь дан замаг тамаа. Арзуу талыг нь дээш нь харуулад гялгар талыг нь доош нь харуулж тавьдаг. За зарим хүмүүс хөвчлэн бүгдээрээ мэдж байгаа гэхдээ бас зарим хүмүүс мэдэхгүй учраас тайлбарлаж өгч байна. За одоо ингээд будаагаа нийтэд нь хараагаа тавьчихна. За 2 бэлэг өмсчээ. Ер нь гараараа их учраас бэлэг өмсөд за будаагаа ингээд сайхан тараагаад өчнө. Та бүхэн баяраараа одоо хүссэн хоолой хийж болно. Хамгийн гол зүйл нь салаад хачир байдаг учраас хачирлж байгаа одоо тавьж байгаа зүйлүүд маань өнгөлөг, үзэмжтэй, бас жижигхэн одоо тиймэрхүү зүйлүүд тавих юм бол хүмүүс бас их сонирхолтой байх учраас та бүхэнд бас өнөөдрийнхөө нэвтрүүлгээр кимбаб хийж үзүүлэх гэж бэлтцсэн байгаа шүү. За ингээд одоо энэ дотроо өөрөө гүнжтийн будаагаа хашаахтаа баг зэрэг давс хийждэг учраас энэ дээр бол давс өөр илүү дутуу амтлагч бол хийгээд шаардлага байхгүй. За будаагаа ирмээр ингээд будаагаа баг зэрэг тавиад өгөх юм бол хоорондоо наалдах нь амар. За хүмүүс бол энд нь бол энэ ирмэгт нь бол ус зүрхэд наалдуулдаг. За одоо энийгээ за орооно. За ингээд ороогод
Бодооны оромог маань эхнийх нь бэлэн болж байна. За энийг хамгийн гол зүйл нь за энэ дэр надад наалдахгүй байх юм бол ус хийгээд усаар энэ ирмэгийг нь түрхэд тэгээд наалдуулж болно. Би бол будаага ирмэг дээр одоо наацсан байгаа учраас будаандаа наалдчихна. За ингээд техник бэлэн болсон юм шиг тавьчих. За хоёр дахь нь ороод за налан одоо байцаа маань хаасаагүй байгаа. За ингээд үлдээж будаага бүгдийг хийгээд тавьчих. Энд нарагчлаа. За ингээд жигт тарааж өгөөд дангаар нь идэхэд одоо мах шараа тавьсан махад кимбаб ороогоод ингээд идсэн их бас зүгээр. Ингийн одоо өдөр тутмын хоолн дээр ч гэсэн ингээд идэхэд зүгээр байдаг учраас. За бэлэн боллоо. Одоо кимбаб орооч. Маш амархан. Ингээд кимбаб маань бэлэн боллоо. За хоёр дахь кимбаб маань идэж сонирхолтой кимбаб байгаа. За юу вэ гэхээр дан өндгөөр кимбаб ороод. Гэтэ кимбабыг яаж ороох вэ гэхээр эхлээд өндгөө хуйлж ороодог учраас хамгийн гол нь өндгөө өрцөө хийх хэрэгтэй. За хоёр шиг өндөг нэг кимбабад. За. Таад. За энэ хоорондоо гац мэлээд гасаач. Таад баг зэрэг сенс хийгээд тасалж өгнө. За хамгийн гол зүйл нь кимбабны ороолт байдаг учраас та бүхэн хэрхэн ороох юм одоо сайн харж аваарай. Өндгөө ингэж чиг. За өндөг ороно. Одоо өрөндгийг яаж ороох вэ гэхээр иргмээс нь ахуулаад ингэж татаад ороод өгч. Ингээд галаа зүг таруулахгүй бол ширээм гал дээр байх юм бол өндөг маань хурдан болчихно. За ингээд өндгөө бүгдийг хуйлаад ороогоод за дараагийнх нь өндгийг мөн адил. Гэт. За галаа хэд ширүүдүүлэх юм бол өндөг ороох явц маань одоо өндөг маань газ болчдөг учраас орооход хэцүү болдог. Тийм учраас галаа зөөлөн гал дээр
Өндгөө ороо. За энэ хот төсөөл хараа орооч. За ингээ болоод ирэх явцад нь одоо захаас нь ахуулаад хойд эхлэн ингээд. За энэ хэвчлэн ингээд хуйлаад за унтах маань утахгүй. Өндгөн дотроо ямар нэгэн амтлагч хийгээгүй. Ягаад гэхээр өөрийнхөө нь хийвэл илүү органик. Тэгээд амт нь будаа маань өөрөө давстайгаа учраас бас далайн цаг маань өөрөө давстай байдаг учраас өөр амтлагч хийхгүйгээр хийжлээ. Одоо өндөгтэй кимбаба ороож эхлэе. За ким тавиад за будаанасаа тэгээд явчихна. Кимбап орох маань ер яхан цаг авдаг гэхдээ зугаатай хаалж. Тэний баяр хэлэх хүүхдийнхээ өдрийн цай болоо одоо зугаалгаар явж байгаа үед бол хвчлэн хүмүүс авч явдаг учраас. Яа ингээд кимбапнуудаа цагаараа аваад. За энэ дээр ямар амтлагч төрүүлэх зүгээр вэ гэхээр баа зэрэг гэж түрхээд за будаан дээрээсээ баа зэрэг гэж түрхээд хоёр дахь кимбап нь бол мэдээж хэрэг би зайд сонгоцсон байгаа. Энэ өндөг маань хөрж явах явцад зайцаараа одоо юугаа орно. Кимбапа орно. Гэхдээ зайцыг шууд ингэж тавих юм бол би болохоор өнөөдрийнхээ яаж тавих вэ гэхээр тэгэхэд кимбапаараа ороогоод өгнө. За кимбапаараа ороогоод ороосныхоо дараагаар бэлтгэсэн кимбапн дээрээ тавиад давхар ороож. За ингийн бол өнгө үзэмжний хувьд хоорондоо ядгараад за ингээд хоёр дахь кимбап бэлэн болж байна. За ингээд хэрчлэлтэн дээр өнгө болон үзэмж нь илүү тод харагдах учраас бэлэн боснууд нь тавья. За ингээд хоёр дахь зайцаа ороогоод тэр энэ дээрээ тавьчих. За одоо үндсэндээ зайц
За одоо дахиад удаага хийгээд өнгө үзмж нь хамгийн гол нь хөөрхөн агддаг учраас хүүхдэд сонирхож иддэг. Цагаан сар болохоор ер нь бүх айлд бууз байдаг болохоор илүү өөр төрлийн сонирхолтой амттангууд эсвэл хоолнууд байх юм бол тэр нь орг бүр илүү сонирхол татдаг. Тийм учраас энэ жилийн цагаан сараар наадгүй бид олон төрлийн янз бүрийн зүйл хийгээд хүмүүстэй дайлуул их зүгээр. Тэгээ буузаас гадна зарим айлууд хуушур хийдэг. Хуушур хийсэн айлд бас орж хуушур идэх гоё юм билээ. Бууз дандаа идсээр агаад уйдаад. За гिच яагаад өргөж байгаа вэ гэхээр гिच зайц хоёр маань хоорондоо хэцүүцэн. Тийм учраас гिच төрхсөн. За ингээд хоёр дахь кимбаб маань бэлэн боллоо. Хамгийн эвзэгтэй мөч нь юу вэ гэхээр хамгийн эвзэгтэй мөч нь хэрчилт хийгээд дотортлыг харах. За боллоо. За хамгийн эцсийн баран тараа. Одоо өндгөн дээрээ за ямар амтлагч төрхөөл илүү зүгээр вэ гэхээр би энэ одоо хамтлагаанд нь баг зэрэг майонез түрхэд өндгөө хийгээд өчнө. За гээд за майонезнасаа тэгээд за өндгөө нэгээд тавьчих. Энэ бол маш амархан байдаг учраас өглөөний цайн дээр ч гэсэн тохиомжтой. За оролт хийхэд жоохон хугацаа шаарддаг. Гурав дахь кимбаб тонгодохгүй бэлэн байна. За хамгийн сүүлийнх нь орооч. За би зөвсөл хийхдээ та бүхэнд хэрхэн өөрхийг харуулъя. 3 төрлөөр. За одоо хамгийн сүүлийнхаа хийж байна. За ингээд сүүлийн оруулалт. За ингээд сүүлийн оруулалтаа дуусах учраас өдөрөө хамгийн дөрөв чийснээс эхлээд гэрчиж үзье. Хүмүүс маань эхлээд орж ирээд нүдэрээ үзээд одоо нүдэрээ иддэг учраас гой тоглох болохгүй. Тийм учраас за эхлээд гэрчиж үзүүлээд дараа нь хэрхэн тоглохоо сонгоцгоё. За ингээд энэ маань өөрөө хөөрхөн жижигхэн. За дотор нь бол янз янзын юм хийж болно. Энийг бол хажуугаар нь хачирч тавих учраас за эрмүүдийг авчих. За дараагийнх нь ийм хөөрхөн болж байгаа учраас хүүхдүүд маань их сонирхож. Бидний за дараагийнх нь өндөг болон зайцныхаа ил тавьчих архан. За зайцны арамг. Одоо кимбаб. За хөрөөд эхэлжээ. Яг л орших зайцтайгаа. За жоо нүндгтөөг тавь.
Өндөгтэй кимбаб. За одоо хослуулаад за энэ дээр цайцтай өндөгтэй ингээд хадаад байгаа. За хажуугаар нь хажаалаад кимбаб жижиг удаан кимбабудаа жагаар нь хийгээд за үн дээрээсээ баа зэрэг мэдээвэр гад кимбаб нь ерөнхийдөө иймэрхүү үзэмжтэй харагдана. За нөгөөх нь болохоор өндөг. За өндөг гоё тавьчихлаа. Өндөг кимбаб. Өндөгтэй, зайцтай. Өндөгтэйгээд. За би нөгөө талаас нь жагсчихъя. За ингээд хадаад ямар ч маягаар тавуулж болно. Яг дөрөвдөд нэгээр тасах. За энэ хөө кимбаб маш хурдан болдог. Мөн тавгалтаа та бүхэн өөрсдөө шийдээд ямар тавган дээр хөө дотор нь өөр юу хийж болохоор байна. Бас өөрсдөө зохиогоод хийх боломжтой. Тийм учраас одоо явж үндсэн ширээгээ цацгаая. Энэ удаагийн баярын ширээний зог нэвтрүүлгээр 3 төрлийн кимбаб хийж үзүүллээ. Та бүхэн баярын ширээн дээрээ энэхүү 3 төрлийн кимбабыг хийгээд гэр бүл болон найз нөхөд тайлаарай. Ингээд дараагийн дугаарт түр баяртай.